За мэдээж хэрэг одоо өрнөж байгаа асуудлууд бол нэлээдгүй бас анхаарлын төвд байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхний хувьд ч гэсэн өнөө өглөө мэдээлэл гаргалаа. За мэдээж хэрэг энэ улс төрд өрнөж байгаа тодорхойгүй нөхцөл байдлууд эдийн засаг за мөн одоо бизнесийн орчинд нөлөөлөх одоо тодорхой бодиттой эрсдлийг бол агуулж байна гэсэн ийм байр суурийг бол илэрхийлсэн байна. Энэ дээр тас ямар байр суурь вэ? Өглөөний мэдээ хүргэе. Биний би бас нэг 10 хоног гадар ирвчтэр ирлээ л дээ. Ирсэн дээрээ бас энэ мэдээлэл хийсэн. Дээр нь өнөөдөр хэвлэлийн уралцаарлаа. Асуудлын өгвөл бид бол үндсэн хуулиар бол эдийн засгийн эрхчлөлийг 92 онд олж авсан. Эдийн засгийн гол эрхчлэл бол аж ахуй эрхлэх. Аж ахуй эрхэлж байгаа ямар ч этгээд бол энэ үйл ажиллагааныхаа төлөө бусдаар доромжлуулах, бусдаар гүтгүүлэх, тэр үйл ажиллагааг эрх олж авсныхаа төлөө тийм аливаа нэг дарамтанд орох ёсгүй л дээ. Хэрвээ чөлөөт эдийн засгт орон бол. Гэвч сүүлийн үед бол энэ улс төрийн нөхцөл байдал ялангуяа нэг намын дотоод асуудал нь бусаж төрийн асуудал болоод төр дотор одоо төрийн хоёр институтийн хоорондох асуудал болж ирж байгаа. Одоо чинь улсын их хурал, засгийн газар хоорондын. Одоо энэ зөрчил бол юу болж байгааг бол ерөөсөө хоёр юмнаас их үүсрэн байгаа. Манай үндсэн хууль маань бол хэдийгээр эдийн засгийн эрх чөлөөг 92 онд тунхагласан боловч нийтийн санхүүг хамгаалсан тийм бүтэц байдгүй. Нийтийн санхүү одоо дээр нь улсын өмч буюу одоо төрийн нийт амралтын өмчийг хамгаалсан хэсэг байдгүй. Тэгээ ерөн сүүлийн 30 жилийн хугацаанд улс төрийн эрх мэдлийг төр зур олж авсан этгээдүүд энэгээр дамжуулж хамгийн том өмч болсон төрийн нийт амралтын өмч рүү төр эзэмшдэг, энэ дээр менежмент хийдэг, хүн амьтнаа суулгадаг. Тэгээ энэ ингээд дараагийн сонгуулиар солигдохдоо хоорондын зодон болоод яваад байна. Энэ бол хамгийн том хэлбэр нь бол одоо илэрч байна. Энэ бол аж ахуй нэгж ялангуяа ажлын байр гаргаж байгаа татвар төлөгчдийн бол ямар ч буруу байхгүй юм байгаа шүү дээ. Нэгдүгээр. Хоёрт нь нийтийн санхүүг бид нэр хинээс хамгаалах вэ гэвэл үндсэн хуулийнхаа дагуу үндсэн хуулийн дотроо төрөөс нөгөөрөөс нь хамгаалах хэрэгтэй байдаг. Төрөөс ялангуяа төрийн өндөр албан тушаалтнаас бид нар ийм хамгаалалт байхгүй учраас сүүлд нь одоо төсвийн мөнгө тий сангийн мөнгө улсын зээл энээр дамжин гарч байгаа төсвийн хөрөнгө оруулалт төсвийн зарцуулалт цаашлаад аж ахуй нэгж өгж байгаа зээл хангамж бүх юм бол улс төрчдөөс хамааралтай болцсон юм аа. Энийг л одоо хязгаарлахгүй бол уг өвчин нь бол энэ дотор байгаа. Илэрхсэн нь бол өнөөдөр энэ илэрлэл юм байгаа шүү. Гэхдээ бол сүүлийн үед нэг би сая гадна талаас нь ажиглалаа л да. Асуудлын хүн гэхдээ энэ институт хоорондын зөрчлийг одоо хинжээдэг. Энийнд бас ингээд тодорхой хэмжээний чиглэл үүрэг газар бол үндсэн хуулийн цэц байдаг юм аа. Одоо цэцийг энэ унтаа байтаас нь сэрэх хэрэгтэй. Өмнө бас нэг тийм үйл явдал болсон шүү дээ. Чин одоо хөрс өх ерөнхий сайд тухайн улсын хурлын дараа Мегийн хулт хоёр бас хоёр институт хоорондоо зөрчилдөөд бас энэ нам дээр бүх асуудал болж байсан. Тэгэхгүй үндсэн хуулийн зэцэд өргөдөл өгсөн байсан. Тухайн ерөнхий сайд хурлын даргаыг. Гэтэл бол зэц унтцсан. Уг нь бол зэц их хурлын дарга ерөнхий сайд ерөнхийлөгч мэдээлэл өгөх юм бол ерөөсөө хүсэлт өгөх юм бол 7 хоногийн дотор хуралдах хэрэгтэй. Нөгөө үүргээ мартчихад иргэд бол зэцэд мэдээлэл өгөх юм бол сар 2 сарч болдог янз бүрийн хойшлоод. Гэтэл зэцийн үүргээ гүйцэтгэх хууль институт хоорондын маргаан явагддаг. Өнөөдөрс бас яг тийм үйл явц дахиад гарч ирж байна. Өнөөдөр улсын их хурлын гишүүд нь 2-3 хуваагдсан. Засгийн газрын төсвөө улсынхаа төсвийг хэлцэх гол үйл явц зогссон. Дээр нь засгийн газар одоо унахгүйгээд гэтэл энэ үйл явцыг хаглах газар нь ерөнхийлөгч, ерөнхий сайдч вэ, их хурлын даргач вэ, цэцэд өргөдлөө өгч. Тэнд бүхэлдээ 9 хүн ингээд унтаа байдалтай байж штэ. Тэдний сэрэх хэрэгтэй. Тэгвэл энэ нийгэм чинь угийн тэнцэн шүүд газар тэнд байна штэ. За өнөөс гаднаас төсөв одоо хоёр дахь хэлцүүлэг эхлэх жаа нэлээдгүй чухал үе болж байна. Тэгэхээр яг үүнтэй зэрэгцээд мөн төсвийн алдагдлын нэлээдгүй бас өндөр байхаар бол баталчихсан байгаа даа. Тэгэхээр яг энэ засгийн газрын засаглалын тогтворгүй байдал бас төсөв батлагдахад ямар байдлаар дарамт учруулна гэж таны хувьд харж байна? Одоо төсөв хийж сууж байгаа гишүүн байгаа мó? Зааланд хамгийн гол нарт өмнө төлөөл ер нь бол улсын их хурл бол эдийн засгт 3 хэмээр оролцдог шүү дээ. Нэг нь татварын бодлогоороо, хоёр нь лиценз буюу нөгөө нэг янз бүр ирэх өгж байгаа шүү дээ. Гуравт хамгийн гол оролцоо бол улсын төсвөө батлах үед энэ төсвөөр эдийн засгт оролцдог. Одоо манай дотоодын нийт бүтээгдэхүүний 28.6% төсөв байж байгаа. Энэ чинь сая 36 болж байна тийм. Харин энэ манай танхим маань сая төсвийн 9 сарын эхэнд засгийн газар албаас нэгэ санал хийсэн. Одоо бол ихтэй зүгөө бид нар бол сүүлийн хагасчлах хямралтай байна. Дөнгөж жоохон нэг нүүрс нь жоохон өндих хэлбэртэй. Тийм учраас бол төсвөө орлого зарлага яг өнгөрсөн жилийнхаараа л батлаарай гэсэн. Манай тэр тог сайн хүлээж авсан. Өнөөдөр улсын төсөв яг өнгөрсөн жилийнхаараа байж байгаа. Өөс ийм байхаас ч өөр арга байхгүй.
Тэгээд энэний бас л өгсөл нь юу болох вэ гэвэл төсвийн доктортой байдлын хууль гэж бас 2009 онд маш хямралд орсон шүү дээ. Тэгэхдээ 250 сая долларыг Дэлхийн банкнаас зээлж авахдаа төсвийн доктортой байдлын хуулийг батлна гэсэн болцолтой авсан. Тэр хуулиа баталсан. Энэ хууль ихэд одоо өнөөдрийн байдлаар 21 удаа өөрчлөлт орсон. Яг тэгвэл дандаа засгийн тухайн засаг нь өөртөө ашигтай болохын тулд энэ хуулийг замбраагүй өөрчилдөг. Өгөн тэр хуулийг анханасаа бид нар батлахдаа Европын үндсэн альтернатив хөлбөр авч ирэх байсан байхгүй. Жишээ нь одоо засгийн газрын өр, улсын өр бол дотоодын бүтээгдэхүүн 50%-аас хэтэрх юм бол 51 болвол ч одоо төсвийг өмнөх жишгээ батлна. 52% болох юм бол ямар ч цалин тэтгэвэр нэмэхгүй, 53% болох юм бол засгийн газар ямар ч мөнгөний баталгаа гаргахгүй, 54 бол зээл тусламжийг хязгаарлана гэдэг иймэрхүү альтернатив хуулбар 2000 онд орчуулж тавиаг байхгүй. Тэгээ одоо альва хуулийг, альва философиг гаднаас оруулж ирэхдээ философийн үндсэн агуулгыг орхитуулахын гайн ингэж 21 удаагийн өөрчлөлт илэрч байгаа. А өнөөдөр төсвийн доктортой бол харьцангуй гайгүй байгаа. Яг л өнгөрсөн жил бид нар чинь бас танхим маань нэлээд асуудал болж иж 2 их найдаар багасгуулад сая бас 7 сард бас төсвийн тодтол хийлээ шүү дээ. Энэний үр дүнд бараг 5-6 их найдыг хойшлуулж чадсан байхгүй. Тийм учраас энэн дээр одоо төсөв явах юм бол гайгүй. Дээр нь бол төсвийн доктортой байдлын зөвлөл гэж мэрэгжлийн докторууд байж байгаа. Тэр зөвлөл бол өвөн жилийн жил гайгүй зөвлөмж өгдөг. Одоо энэ жил ч бас зөвлөмж бол сайн өгсөн байлаа. Би 9 сарын 15 тэр зөвлөмж манай танхим дээр бас иж танилцуулсан. Ер нь тэр зөвлөмжийн дагуу явцууд болж байгаа байхгүй. Тэгэхээр бол макро эдийн засгийн мэдлэггүй улс төрчдөө та нар макро эдийн засгийн 9 параметрийн ямар ч хөдөлгөөний хоорондын харьцааг мэдэхгүй тохиолдолд мэрэгжлийн хүмүүс хийсэн зөвлөгөөг аваад төсөө баталж байгаа. Тэр бол маш том буян болно. За тэгэхээр бас төсөөс гадна одоо хөрөнгө оруулалтын асуудлууд бас хөндөгдөж байгаа. Мэдээж хэрэг засгийн газрын одоо халаан асалгитэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдыг одоо үргээх эрсдэл бол өндөр байгааг бол шинжээчдийн зүгээс үзэж байгаа. Тэгэхээр ер нь бас 2012 оноос хойш Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан гадаадын хөрөнгө оруулалтаас тарифтай өсөг байгаа нь бас нэлээдгүй одоо сорилт болж байгаа шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын орчин талдаа яг ямар бас гол эрсдлүүдийг авчрах вэ? Сүүлийн 10 жил бол шинэ оюутлал хамгийн том хөрөнгө оруулалт хийгдсэн л дээ. Тэгэхдээ 10 жилийн хугацаанд бол яг уул уурхайн бүтээгдэхүүн бол 2 удаа том хямраллаа шүү дээ. 13-аас 15 оны бол дэлхийд дээрх хямралт ч уул уурхайн бүх бүтээгдэхүүн унжсэн. Дараа нь жоохон сэргсэн, ковид гарсан. Тэг ковидын дараах нь жоохон сэргсэн. Сүүлийн үед яг нэрэндээ бол энэ сайн докторч чадахгүй байхгүй. Ер нь доктортой явдаг бизнес биш нь бол биднэрт сүүлийн 20 жил бол харагдаж байгаа. Тэгэхээр бид нар яг энэ уул уурхайн эрс баялагын үнийн өсөлт уналтыг балансчлуулах, голд нь ингээд докторжуулах тэр механизмыг бид нар хийх гэж оролцсон. Энэ одоо баялагын сан гэдэг янз бүрийн илүү гарсан мөнгө цуглуулъя гэдэг. Гол асуудал нь юу гэвэл манай сүүлийн 5 жилд ерөөсөө дотоодын бүтээгдэхүүн өссөн хэмжээгээр манаас зардлаа нэмээд байсан. Жилд одоо 25% дунджаар нэмээд байна шүү дээ. Тэгээд дээр нь одоо манай дотоодын бүтээгдэхүүн 19% өсөлттэй байхад засгийн газрын зардал нь 25% байх гэж байна. Хэрвээ энэ чигээр явах юм бол одоо 29 он гэхэд бид нар бараг 30% зардал эзэлчих гээд байгаа байхгүй. Тийм учраас бол энэ албан ёсны макро түвшинд байдаг тоогоо барьчил гэдэг асуудал. Эний чинь гадны ямар ч хөрөнгө оруулагч нар харж байгаа. Хэрвээ эдгээр ингээд зүгээр өөрсдийнхөө амлалт, популист амлалтандаа ингээд өгсөн жоохон улсын ашигыг зарцуулдаг улсууд эддэд бис хөрөнгө оруулалт хэрэггүй. Тэрнээсээ хэмнэн чаддаг, тусгай сандаа цуглуулж чаддаг. Тэгээ нийтийн хуримтлаа яг олон нийтийнхээ хяналтанд ор зөв менежмент хийх газар бол хөрөнгө оруулагч мөнгө хийдэг. Тэгээ би одоо бол яг энэ нэг юмд бас нэлээ жоохон эмзэглэж байна. Яг тэгвэл одоо энэ 10 сарын 15, 16-нд Европын холбооны 27 улсаас бараг 60 гаруй хөрөнгө оруулагчны ирж чуулгаж байгаа. Монголд анх удаа тийм чуулган болж байгаа. Дээр нь бол энэ дээр Европын холбооны хөгжлийн банкны бас нэлээд том санхүүжилтийг хийх бололцооны тийм санхүүгийн амлалттайгаар дээр нь 7 төрлийн бизнест бас санхүүжилт хийж болно гэсэн тийм чуулган манай 10 сарын 15, 16-нд болох гэдэг нь л дээ. Танхим маань бас энэ тодорхой хэмжээгээр оролцож байгаа. Гэтэл энэ хөрөнгө оруулагч нар хүрээд ирдэг. Засгийн газар нь байхгүй, их хурл нь байхгүй. Яг бараг ерөнхийлөгчн төрөд энтхий явцсан байх юм. Их сонин үйл явцаас таарч байгаа юм л да. Гэхдээ яг хөрөнгө оруулагч нар бол юуг харддаг вэ гэвэл тэр тухайн улсын компаниудын хөгжлийг л харддаг. Харин эдгээр байхгүй байсан ч гэсэн манад нэг давуу тал юу болсон бэ гэвэл бид өнөөдөр 1 тэрбумаас 500 сая долларыг шингээж чадах тийм олон компаниудтай болсон. Хөрөнгө оруулалт гэдэг бол компани дээр шингэдэг гэдэг байхгүй. Хөрөнгө оруулалт гэдэг бол төр дээр шингэдэг гэдэг биш.
Хөрөнгө оруулалт гэдэг бол төрийн албан агчийн хармаан шин гэдэг биш. Манайхан сүүлийн үед энэ хөрөнгө оруулалтаар дамжуулж авилга хээл хавал авдаг тийм механизм гэж ойлгоод хөрөнгө оруулагчдыг бол тэр авилгалын эхлээд төрийн төчмөдийн хармаагаар ороод дараа нь аж ахуй нэгжтэй очно гэсэн буруу ойлголтоос ихэнх зугтцсан. Тэгэхээр одоо бол хэдийгээр энэ 3 төрийн институт байхгүй ч гэсэн манайх энийг шингээж авах аж ахуй нэгжүүтэй байна гэдэг нь их чухал байна л да. Тэгээд өнөөдрийн үйл явдсан бас энэ бий болсон сүүлийн ялангуяа 25 жилд энэ би бас өнөөдөр бол манайх зарим компани 16 мянган ажилтнтай, 14 мянган ажилтнтай байна. 10 мянгаас дээш нэг 5 байгаа. 5 мянган ажилтнтай нэг 20-д байна. Тэгээд доошоо бол biz 1-9 хүнтэй бол нийт компаниуд 90%. Гэхдээ ямар ч байсан 1.1 сая хүнийг ажлын байраа хангаад цалингийн өгөөд хамтдаа баялаг бүтээгээд явж байгаа тийм хөдөлмөрийн бараг 60-аад мянган аж ахуй нэгж байгаа байхгүй. Энэ бол өөрөө тэр хөрөнгө оруулалтыг шингээнэ. Одоо ийм шингээх менежменттэй засаглалтай ийм юу гараад ирсэн. Одоо ганцхан гадны хөрөнгө оруулалт юу сайдгүй бол Монголын компаниуд бол засаглалын болж байгаа менежмент. А гол нь энэний гол менежмент хийж байгаа тэр төрийн институтын засаглал нь өөрөө хаашаач эргэж магадгүй. Тэр нь өөрөө төвшөө төрүүлээд байгаа. За сүүлд нэлээдгүй олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бол нэлээдгүй бууруулчихсан байгаа. Тэгэхээр нүүрсний экспортын буурж байгаатай холбоотойгоор мөн Хятадын эдийн засгийн өсөлт саарах юм эрсдэлтэй байгаа энэ үед ерөөдөө та энэ оны үлдсэн одоо 4-р улирлын эдийн засгийн өсөлтийн төлөвийг бас ямар байдлаар харж байна? Гол сорилтуудыг юу гэж харж байгаа? Энэ төсөөлөл бол өөрөө тодорхойлт маш хэцүү л дээ. Шинэ өнгөрсөн жил 7 сараас шинэ жилийн 7 сард Монгол улс төсөө бараг 3-4-т тодтолоо шүү дээ. Хэрвээ төсөөлийг харж чаддаг байсан бол ийм бол юм хийхгүй байсан. Хамгийн наасан өнгөрсөн жил 24 онд 25 оных эдийн засгийн өсөлт 7% гэж байсан. Сая хавар бол төсвийн доктортой байдлаар батлагтай бол 5.7% руу оруулж ирсэн. Тэгэхээр энэ дэлхийд бас харж чадахгүй байгаа 6 сар. Нэг талаас нөгөө талаас бол Монгол улс бол дэлхийн эдийн засгт бас ихэд голдноос оролцогч болцсон. Тэгээ биднээс үл хамаарч гадны нөхцөл байдал бол маш их өөрчлөгдөж. Ялангуяа энэ Трампын хийж байгаа тарифын дайн байна. Дээр нь дайны байдал, хэд улсын нөхцөл байдал. Энийг дагаад манай ганц гаргаж байгаа түүхийн эрс баялгын докторг байдлууд. Бусад энэ савлгааг бид нар бол хинч тодорхойлж чадахгүй. Тэгэхдээ ямар ч бас нэг баримжаатай байх ёстой гэж бодож байгаа. Гэхдээ эрсдэл бол би нэг 13-4 он шиг арай байхгүй болов гэж бодож байна. Тэр үед бол чинь нүүрсний өнөөдрийн хэрүүлээд хийгээд нүүрс чинь $150-аас $30 л унжилж 5 дахин унжижсэн. Өнгөрсөн жил харин 40% уналтайгаа жоохон сэргэлт байгаа. Гэхдээ өнөөдрийн байгаа нөхцөл байдал одоо дэлхий дээр байгаа худалдааны өөрчлөлт, ялангуяа тарифын дараа өөрчлөлт, дээр нь ковидын огцом өсөлт, түүний дараах уналт ингээд бүх юм таарч байгаа. Гэтэл Монгол улс бол дотоод ялангуяа аж ахуй нэгжүүдийн бодит үнцнийг хадгалах юм ал хийх ёстой гэж бодож байгаа. Жишээ нь одоо энэ жил 25 он болоод одоо 4-р улирлыг асууж байна. 4-р улирал тайлан гарна. Тайлан дээр хэрвээ тоон дүнгээр ашигтай юм шиг гарсан боловч валют нь шилжүүлэх юм бол манай бүх компани алдагдaltaй байгаа. Нэг нөгөөлөхөд. Ягаад гэвэл сая Америк нэгдсэн улсын доллар гэдэг валют өөрөө 16-аас 17% унжлаа оны эхнээс. Манай төгрөгийн чинь бараг 5-6% унжлаа. Энэ хоёрын нийлбэр дүн үзэх юм бол зөвхөн энэ хоёр валютны ханшны уналтаас 25-аас 30% алдагдал зөвхөн орж байгаа байхгүй. Тэгэхээр яг валют нь шилжүүлэхэд тодорхой үн цэн гэдэг юм бол өнөөдөр 0 байгаа юм аа. Тэр бол макро эдийн засгийн үүрэг бол энийг үн цэнтэй байлгахын төлөө ажиллаач л гэж байна. Монгол банк засгийн газар хэрэгтэй.